За 2К сав хүрсэн бүдэнд нь баяр хүргэе. Тэгээд дараагийн партаа үнэхээр урдаа оруулсан шүү дээ. За мавхаа руугаа орцгоё. 1 2 3 бая. Тавтай морилно уу хатантаа. Болроо гүнж одоо ёс зүйчилтэй байгаа. Дотгошоо орно уу? Би дотгошоо орж болох юм уу? Битээч бололгүй яах вэ? Клара хатантаа хоёрын түлээж бай. Үнэхээр сайн байна. Угаасаа л юм байдаг үнэхээр их дүүтэй. Энэ үед яагаад камер байдгүй болов? Манай болроо хамгийн шилгэн шүү. Хүнч та бол Мириамын хүүхэд тийм ээ. Заавал Мириам хатагтай шиг төгсдөг жаягтай байх ёстой биш гэж юу? Дахиад алах нь. За. Биш илүү анхааралтай байна уу? Гоо үзэгслэн бие авч явах байдлаас гардаг хичнээн гоёмшсог даашинж өмссөн байлаач бие зохисгүй авч явбал их муухай харагдана. Жаахан хүүхд арай хэтрүүлж хандаад эмэгтэй хүний хамгийн чухал зүйл нэгтж хоёртж гоо үзэгслэн байдаг. Өөрөө хичнээн язгууртан гаралтай эдцэн мэрэгэн байсан ч түүнтэйгээ нийцэх хэмжээний үзэгслэнтэй байхгүй бол хинч түүний үгийг сонсч тоохгүй штэ. Юу? Гүй байцаараа цаг тэр хүүхдэд юугээ дэлчих вэ? Хэдий уран зохиолт ертөнц байсан ч гэсэн юу эртний үзэл бодол вэ? Юу эмхтэй хүн. Зүгээр л хөөрхөн байхад шууд амжилтанд хүрнэ. Жингээ хассан чин дээр бах. Тэр хүүхэд найз ч нүстэй. Эмхтэй юм уу? Царай муутай эмхтэй ажил авахгүй. Чи эмхтэй хүн байж өөртөө жоохон анхаарал тавьдаг юм уу? Юу бэ юу? Эрэгтэй хүн чадвартай байхад л болно шүү дээ. Жингээ жоохон хасаа боломж гарвал гоо сайхны хагалгаанд ч ор. Энэ бүхнийг найзын хувьар чам санаа тавиад хэлж байгаа юм шүү. Чи хичээсэн ч тий голч дүнчин сайн байсан ч ярилцлаган дээрээ унчвал харамсалтай биш гэж юу? Гадаад төрөх бол өөртөө итгэл хэцүү ч гэсэн нийгэм ийм л байна. Норуугац их харцаа баг зэрэг доошлуул. Тэгээд бэлхүүс гүнчтэй миний тогтоосон дэглэмээс гадна хөрий мэдсэн юм. Үгүй харцаагаа бэлхүүсний тайраг өргөс ч гэсэн байна да. Ойлголоо. Хоолны дэглэмээ дахиад жоохон өөрчлөх хэрэгтэй бололтой. Энэ бас юу юм вэ? Хоолны дэглэмч шиг дөнгөж 11 настай хүүхдэд юу яриад байгаа чи энэ вэ? Тэглэж угаасаа үеийнхнээс жижигхэн туранхаа хахад чинь эхлээд жоохон амарчих. 10 минут өгье. Хатантаа. Давтай морилно хатантаа. Өнөөдөр ямар хэрэгээр ирэв? Болроо гүнжид өгөх зүйл байсан болохоор. За болроо гүнжээ. Энийг аваарай. Минь нэгэд үзтээ. Гоё нэрт чинь. Манай төрсөн нутгийн алтарт нийл ягаан чигнэмэг байгаа юм аа. Үнэхээр амттай болохоор идэд үзтээ. Баярлаа. Гүнжтийн арай наадах идэх гээгүй үсттэй. Хатантаа гүнж дэглэн барих хэрэгтэй байгаа. Уучлаарай. Гэхдээ биелгээ буцаагаад тавна уу? Тэр биш дээ. Эд өсч том болж байгаа хүүхдэд дэглэн барих чинь яс бусалтаа. Энэ бүгдийг гүнжийн төлөө хийж байгаа илээ. Хатантаа тэгээд бас гүнжийн боловсролыг надад бүгдийг нь та хариуцуулсан. Тэгээгүй биш гэж юу? Гүнжийн боловсролыг бүгдийг нь чамд хариуцууллаа. Тиймээс энэ асуудлаар битгий намайг зовоогоорой. Иймхэн хэрэгээр над дээр ирэхгүй байвал сайн байна. Тэгээд би биш чи яагаад игсэн юм бэ? Хатантаа би зүгээрээ чигнэмэг идэхгүй байсан ч болно. Уучлаарай би их ховдог болохоор тэгээд болроо дөнгөж 11 настай хүүхдийг ийм байдалд хүргэнэ гинэ. Болроо зүгээрээ эдгийг хүссэн зүйл идэж болно. Хатантаа гүнжид амтан өгөхийг хүссэн сэтгэлээ чинь ойлгож байгаач. Даашинзандаа төгс тарах галбартай бай гэвэл гүнжийн биеийн жин нэмж болохгүй. Даашинз тэр гүнжийн өсөлт эрүүл мэндээс илүү чухал юм уу? Гэхдээ бусад авахаа язгууртнууд ч гэсэн галбаржуулах бүс зүүх нас хүртлээр бүгд ч ингэ барьдаг. Галбаржуулах бүс даашинз мэтийн зүйл яг юу болчоод хүүхдэд тийм байж ойлголоо. Энэ байдлаараа бол өөрт чинь дахиж гүнжийг даатгаж чадахгүй нь. Цаашдаа гүнжийн хооллолт эрүүл мэндийг өөр хүнд хариуцлах болно. Хатантаа явж бай. Гүнжтэй ярих зүйл байна. Бүх зүйлийг харь газарч гисэн ийм зарчмыг огтхонч зөрчихгүйгээр дагдаг байсан. Тийм ээ, би өөртөө анхаарч яана гэд оройн хоолооч идэхгүй, хоолны дуршил бууруулах юм уудаг байсан. Өгсөн өдрийг хүртлээ. Уучлаарай хатантаа. Би жигнэмэг идэхгүй, тийм болохоор битээ уурлаач. Уурлаагүй. Тэгээд бас жигнэмэг идсэн ч болно. Тэгвэл хоёулаа хамт идэх үү? Гэхдээ тааргалчгүй даашинз таархаа болчихно. Тэгээ яад юм?
Юу? Хүүхэд ээ штэ. Амттай зүйлээ идээд эрүүл аз жаргалтай байхад л болно. Хамчууд тэр эрхийг нь зөрчиж булааж авч болохгүй заа юу? Тиймээс санаж аваарай. Болроогүй ч аз жаргалтай байх нь хамгийн чухал зүйл мэ. Амттай байна уу? Дахиад нэг идэж болох уу? Идэж бололгүй яах вэ? За мэ. Гүнжтэй. Яасан бэ? Муухай зүйл байна уу? Хаях уу? Үгүй тийм биш. Ийм амттай зүйлийг анхудаа идэж үзсэн болохоор чигэнмэт хөтөйхэн зүйл юмсан. Энэ жоох хүүхэд яг юуг тавьчиж ирсэн юм болоо? Танаас эхлээд гүнж таах хүсвэл хичнээн их байсан ч хамаагүй энэ дэлхийн бүх амттай зүйлсийг авч үгүй. Хастайгаа харьцуулахад би энэ хитрхи жижигхэн, хитрхи эрт тэглэн байрснаас болоод өсөлт нь удааширчихсан юм болов. Маргааш өөр чигнэг авчирий. Нөгөөдөр амттай чихэр шоколад. Энэ харвагийн бүх амттай зүйлийг өдөр болгон чанд авчирч өгье. Тиймээс битгий уйлаж болроо. Үргэлж нар шиг тод гэрэлтэж инээмсэглэж өгөөрэй. Юу вэ? Ямар амттайгаа ч мэддэхгүй байна. Үгүй ээ, ингэж ганц ч үгд уурахгүй хооллох байсан бол намайг яах гэж дуудсан шаарвэ. Хатанд нь та болрогийн асарч ихтэй маргалцсан гэж үнэн үү? Тийм ээ, тэгсэн. Ямар шалтгаанаар? Болроо гүнжийг хүснээр нь хооллуулахгүй байсан болохоор Жереми хадагтай болрогийн төлөөлт ихсэн гэж хэлсэн. хоол өгөхгүй байгаа нь уу? Нас балчир гүнжид хитрхи хатуу зүйл штэ. Тэгээд бас Жереми хадагтай гүнжийг огтхон ч хүндлэхгүй байсан. Жишээлбэл Болроо гүнжийг таашин сонгож байхад түүний санал бодлыг ч асуухгүй сони юм сонгоод. Өнгөрсөн удаад болрогийн даашинцтай холбоотой асуудал ийм учиртай байжээ. Тэгсэн байлаач гэсэн тиймхэн шалтгаанаар тийм их мөнгийг бүгдийг болроо зарцуулсан гэж үү? Тийм үрлэгийн эмхтэй байж үү? Жереми хадагтай болроо жоохон байгаа болохоор өөртөө сонголт хийж чадахгүй болох тэгсэн гэж хэлсэн. Нохоо мууранд ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодол байдаг байхад яахлаараа болроо гүнжид байдаггүй юм. Тэгвэл чи яахыг хүсэж байна? Жереми хадагтай оронд өөр хүн олох хэрэгтэй. Болроо гүнжийг хүндэлж байвал хинч байсан хамаалга. Жереми хадагтай көөж явуулж улс төрийн зорилгоор өөрийнхөө үнийг авчрах гээд байгаа юм байна. Би өв залгамжлал эрх мэдэл шунахгүй байгаа болохоор зөвхөн нүдэнд ч өртөхгүй амьдрнаа. Энэ удаад ч гэсэн дэмээс ичгэлээд байна уу? Юу? Юу ч биш ээ. Тэгвэл Скот гүнтний гэрээс асрагч авчирсан ч болох уу? Тийм ээ, хамаагүй. Хоолны дэглэн бариулдаг хүн биш л бол хамаа байхгүй. Хатанд нь танд хоол их чухал бололтой. Юу энэ сая намайг тойруугаар гахаа гэсэн үү? Тэгж хаана хоо шиг идэж байгаа болохоор жин нэмж байгаа юм гэж хэлээд байна уу? Энэ хаттай нэг зодтолтмоор байгаа юм бах та. Үгүй ээ. Хөнгө хандхаа байлээ. Харваас дурхаа байхад арайч тэгж хэлээгүй илгүү дээ. Арайч тэгж тэнэгдэхгүй илгүү дээ. Ямар тач ойлголоо. Жереми хадагтайг ажлаас нь халах хэрэгтэй бололтой. Тэгээд оронд нь хатанд нь та гүнжийг хариуцсан. Намайг уу? Төрсөн ээж нь биш ч одоо та болрогийн ээж. Эсвэл таалагдахгүй зүйл байна уу? Үгүй ээ. Тэгвэл асуудал шийдэгдлээ. Өөр зүйл байхгүй бол би төрүүлээд явлаа. Би болроогийн Хатантан гүнжийн ээж байх нь зүгээр гэж үү? Аюултай биш үү? Ийм тэнэг эмэгтэй хүн гэж бодохгүй байна. Гүнжийг хамгаалагчтай болгосон. Асуудал гарахгүй байх. Тэгсэн байлаач. Заавал гүнжийг хариуцлах хэрэг байгаа гэж үү? Шалахыг хүссэн. Юу? Үнэхээр өөрчлөгдсөн үү? Зүгээр жүжиглээд байна уу? Удахгүй мэдэх болно. Та арай хатантанд сэтгэлтэй болчихоогүй биз? Сэтгэлээ. Хааны удамд гэрлэлт бол зүгээр л бизнес төдий. Ийм харилцаанд тийм зүйл хэрэгтэй гэж бодож байна уу? Тэр та болсон цаг болоход 10 минут үлдлээ. Унтахчгүй илгээсний эцэст болроотой анх удаа хамт хооллох гэж байна. Хаантай хооллох эвгүй санагдаа золтой л түүгжирч өгчгээгүй. Одоо арай өөрөөр сандарч байна. Галаараа миний царай ямар харагдаж байна? Амар харагдахгүй байгааз тий. Урдын хэвээрээ амар үзэсгэлэнтэй байна. Боолгүй. Цолон дөрөх инээж болохгүй юм байна. Инээж болохгүй шүү. Хэмээн нөө хатантан би хацарч чана уу? Өнөөдөр ч ихсэг дүүтэй харагдаж байна. Хоцроогүй эхлээ наанаас уу болроо гүнжээ. Тавшир битээ тавшир. Болроод өнөөдөр хамтдаа зөндөө хийгээдүүл хэрэгтэй. Юун дуртайг чинь мэдэхгүй болохоор энгийн хитэн зэл бэлтчихлээ. Амтан таалагдана гэж найдаж байна. За дээрээ амттай. Иймэрхүү амттай хахад болроод болроо гүнжээ хоолоо идэхгүй мó би энэ бүгдийг идэж болох юм уу? Юу?
үндсэн меню руугаа ч ороогүй штэ. Нөгөө энгийн үед ихэвчлэн салаад болон хагас порцийн хоолол идэх гэдэг байсан. Ийм жоохон хүүхдийг хоол идэглэн байрлаад тэгэхэд бүр хагас порцоор гинэ. Хатан та зараач. Эдгийг хүссэн хэмжээгээрээ хоолоо идэж болно. Хэд баг идэх, хит их идэх шаардлагагүй. Окей, яа чи мэгдүүдээ хүүхдэд хоол өгөхгүй чаддаг байна. Хөөрхөн гэдэг нь хоол идэж байгаагийн царайг нь хараад бүр цадчихлаа. Баярын өдрөөр эмээ нар яг ийм мэдрэмж авдаг байх та. Байцаарай. Тэр нэг аав гэсэн нэртэй юм хүүхдийг ингэж зоож байхад зүгээр л хараад байсан гэж юу? Болроо эрхэм дээдтэй хамт тооллох үед эрхэм дээд чамтай юу ч ярьдаггүй юм уу? Юу? Би аавтай хааллаж байгаагүй болохоор юу ганц ч удаа юу? Тийм ээ, аав улсын ажил гээд их завхуу байдаг болохоор дандаа тустай хоололдог. Яа, Севилиан. Яагаад болроог гүнжид хүртэл тэгж хүүтэн хүндий хандаад байгаа юм? Би энэ тухай хэдэн сургаал сонсч байсан ч болроог төрүүлээ удаагүй өөд болсон өмнөх хатан Мириам түүний дараагаар Севилийн 10 жилийн турш хатны судлыг хоосон алтээж тэр урт хугацаанд өгсөн хатныг санагалдаж шаналж байсан. Энэ хүүхдэл байгаагүй бол хайртай хүнээ тэгж алдахгүй байсан юм гэж тэгж бодон охиныг үзэн яддаг гэдэг. Гэтэ болроо энэ бүхэнд буруугүй штэ. Хоолны ам таалагдаж байна уу? Тийм ээ, үнэхээр таалагдаж байна. Хоолоо идэж дуусаад бараг дуусч байгаа болохоор хамтан бэлдээд ирээч. Мэтлээ хатна. Аман дорой хайлж. Рот ч гэсэн гарцаагүй таалагдсан да. Жохон ламсан байх юм яагаад. Хатан та энийг ч гэсэн идэх юм уу? Тэр муухай амттай нь уу? Тэгвэл өөр дэсээр тавьчруулах уу? Үгүй муухай амттай байгаа юм шээ. Хитрхи их байна уу? Хитрхи амттай болохоор яатан танд авахыг хүссэн юм. Миний зүрх тэсгүүнэ. Болроо хоёлаа одоо нэлийн татан болсон биз дээ. Болроо минь яаж юм их дүүдэд харуу чаддаг байна. Чөтгөр гэж тэрмээрээ. Та болроо гүнжээ баярлаа. Гэтэ сэтгэлийн маань бодоо та хэдэд өгөөч тэхүү. Энэ эклерийг танд л зориулж яасан юм. Хэдэл бол хэдийг дахиад авчруулж чадах болохоор санаа зовох хэрэггүй. Заахаар дийдэд үз. Амтрахын эдний энэ хайр татам хүүхдийг Севилиан тэр муу хаан яаж үзий ядаж чаддаг байна. Энэ хөөрдөм дүр төрхийг нь харж байгаагүй болохоор л тэр ах. Тэгвэл харуулхад л болох юм шүү. Муу хаан моцэлэг. Өдийг хүртэл нэгдүгтэй хүүхдийг үл таамсарлаж байсан чинь харамсуулаад өгөн. За энэ үрээд парт 6 дууслаа. Та яг эвзэр гаргаж байгаа мэдчихэд баяа.